нэршил өөрчлөгдснөөр ямар давуу тал бий болж байна? Өнөөдөр аймгийн иргэдийн хуралдаж баруун ус хөгжлийн корпорац орон нутгийн хэмжээнд үйлдвэрийн газар гэдэг маань өнөөдөр статусын хувьд доороо хоёр хариуцлага хувьцаат компанитай байсан учраас үйл ажиллагаа явуулахд бол бас их хуулийнхаа хүрээнд болж өгөхгүй байсан учраас нэгд хоёрт 2024 оны 5 сарын 29-нд тууцынхаа шийдвэрээр өмчлөлийг нэгтгэж одоо тэр нэршилийг өөрчлөх шаардлагатай гэсэн урд оны бас одоо хуучны тууцын шийдвэрүүд байсан. Үнэн маань одоо өнөөдөр аймгийн иргэдийн хуралдсан үедээ тухайн үед бол хэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж амжаагүй. Нэгд хоёрдугаарт одоо бид нар шинээр одоо хаврын чуулган болохтой холбогдуулаад орон нутгийн хэмжээнд үйлдвэрийн газрууд татан буугдах чиглэлээр одоо хаврын чуулганд ихний асуудал болоод орцсон байгаа учраас нэгд хоёрт манай одоо үйлдвэр технологийн парк агропарк маань усын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023-24 онд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Өнөөдрийн байдлаар 18 тэрбум төгрөг нийт 36 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хийгдэж дуусах учраас яаралтай нэршил өөрчилж бидний нөгөө цаашдын үйл ажиллагааг явуулах, дахин одоо хөрөнгө оруулалт нэмэх одоо ажлынхаа уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ингээд нэршлийг өөрчилж байгаамаа. Тэгээд одоо шинэ гарах хууль маань өнөөдөр батлагдсанараа одоо явж байгаа төсөл нь засгийн газрын хуралдаанаар засгийн газрын эрхийг өгдөг гэдэг асуудал бас давхар яригдж байгаа учраас бид нар урьдчилан одоо ажлаа эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа асуудал байгаа юм. Баярлалаа. Бүтээн байгуулалтын ажлын нэг 60 орчим хувийг хийгдсэн гэж үзэж байгаа юу? Нийт оруулсан хөрөнгө оруулалтынхаа гүйцэтгэлээр болохоор одоо 60 гаруй хувийн одоо ажил хийж гүйцэтгсэн, үлдсэн ажил нь болохоор одоо 12 сар гэхэд газар доорх дэд бүтц болон одоо орж байгаа хөрөнгө оруулалтын ажил 100% дуусна гэж үзэж байгаа. Одоо энд чинь бол нэлээд хүчин чадал өндөртэй бас дулааны станцууд баригдах гэж байгаа тийм ээ. Тий, энэ нөгөө үйлдвэрийн технологийн парк дээр 100 үйлдвэр барина. 100 үйлдвэр баригдсанараа 100 үйлдвэрийг одоо дулаанаар хангах, уураар хангах, мөн одоо газар доорх дэд бүтцийн асуудлыг одоо Ховд аймгийн 67 компани маань хийж гүйцэтгэж байгаа. Үүнийг нийт 36 тэрбум төгрөг мөн дээр нь одоо урд нь хийгдсэн 7 тэрбум төгрөгийн цэвэрлэх байгууламжийн ажил бас энэ жил давхар дуусна. Нийт 43 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдснээр Ховд аймагт өнөөдөр 170 газар 100 одоо үйлдвэр байгуулагдана. 100 үйлдвэр байгуулагдсанараа Ховд аймаг зөвхөн одоо 100 үйлдвэр байгуулагдсанараа 2200 ажлын байр бий болно гэж үзэж байгаа. Нэгд энэ 170 маань одоо ихний ээлж нь хөнгөн үйлдвэрийн бүс байна. Одоо бид нар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 350 газар нэмэлтээр оруулах чинь энэ ямар учиртай юм бэ гэхээр өнөөдөр хүнд үйлдвэрийн бүс нутаг бол бид нар зайлшгүй хэрэгтэй байна. Жишээ нь одоо яс боловсруулах үйлдвэр, төмөр хайдуулах үйлдвэр, хаягдл төмөр хайдуулах үйлдвэр, одоо өдөнгийн үйлдвэр, мөн одоо арьсширны үйлдвэр. Арьсширны үйлдвэр маань ягаад заавал тустай байх хэрэгтэй вэ гэхээр арьсширны үйлдвэр маань өөрөө хором хэрэглэдэг учраас одоо байгаль руу хаяггүйгээр хуурай одоо цэвэрлэх байгууламж, хуурай хог хаягдaltaй тийм буслах юутай цэвэрлэх байгууламжийн одоо зураг төсөл нь хийгдээд дууссан, тээзүүд хийгдээд дууссан. Өнөөдрийн байдлаар одоо урьдчилан зүгээр одоо тендерийн асуудал 9 тэрбум төгрөгийн цэвэрлэх байгууламжийн асуудал одоо яригдаад явж байгаа. Яг одоо тендерийн шалгараад гарцсан компани бол байхгүй гэж байна. Энэ хурдаар бас бид нар 350 гагийнхаа одоо үйлдвэр технологийн паркийн нэршилдээр одоо бас болгож авах гэдэг газар зохион байгуулалтын хурдыг одоо хүлээгээ бас өгч байна. Зэрэгэлдээ хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийг хамттан байгуулахын бүрэн боломж байгаа юм тийм. Бага. Гэхдээ одоо нэг 170 га гэдэг маань өөрөө хөнгөн үйлдвэрийн бүс, хүнд үйлдвэрийн бүс гэдэг маань одоо хоёр тустай авах хэрэгтэй. Ягаад тэр хүнд үйлдвэрийн бүс маань үнэртэй, танартай тэгээд шороо одоо юу гэдэг энэ тэр байгаль орчин тухайн одоо хөнгөн үйлдвэрийн бүс маань сүүн бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа хийж хад хажууд нь үнэртэй танартай тэр арьсширны үйлдвэр байж болохгүй байхгүй. Тэгэхээр одоо нөгөө ариун цэвэр болон одоо хүнсний аюулгүй байдлын тал дээр бол байгаль орчны үнэлгээ бас хийх байх тийм ээ. Байгаль орчны үнэлгээ хийгдсэн байна. Хийгдсэн үү? Хийгдсэн. Байгаль орчны үнэлгээ хийгдсэн. Одоо тэр нөгөө цэвэрлэх байгууллагын зураг төсвөнд батлагдсан, тээзүүн хийгдсэн. Бүсийн чанартай бас томоохон юм корпорац болох зорилттой байгаа шүү дээ тийм ээ. Тий, одоо 2024 оны 12 сарын хуралдаар одоо Дархан хотод болсон хүнс хөдөөж авах яам дээр болохоор болсон одоо үйлдвэр технологийн паркуудын цугларалтанд энэ зөвлөгөөнд оролцоход яамны сайд маань 2025 оноос эхэлж та бүгд
газар зохион байгуулалтынхаа одоо асуудал ихний ээлжинд бол шийдмээр байна. Хоёрдугаар ээлжинд одоо сая 3 сарын 25-нд баруун бүсийн чуулга уулзалт болсон тохиолдолд Ховд аймгийн үйлдвэр технологийн парк нь баруун бүсийн үйлдвэр технологийн парк, баруун бүсийн агро парк ер нь бол Ховд биш баруун төв аймгийг одоо төлөөлж ярих нь зүйтэй шүү гэдэг чиглэлсэн. Яагаад вэ гэхээр өнөөдөр Монгол улсад 5 газар үйлдвэр технологийн парк нь байгуулагдж байгаа. Нэг нь Дорнод, дараа нь Эмэлт, Чойр, Дархан, тэгээ баруун бүстэй болохоор Ховд аймаг. Энэ үйлдвэр технологийн парк, шинэ Ховд, хөдөө аж ахуйн парк гэдэг ингээд 3 тустай ойлголтоор бас ойлгоод идэг л да. Энэ ойлголтын зөрүү одоо энэ ийм ойлголттой баруун бүсийн хөгжлийн корпорац гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн нэгдэл корпорац гэдэг үгнийхээ эхлээд яг л тэр манай Ховд аймгийн одоо энэ корпорацийг байгуулсан одоо иргэдийн хурлын одоо гишүүдээс гадна улсын хурлын гишүүн Бямцагт анх санаачилж өнөөдөр одоо далаацтай манайх нь одоо Ховд маань үйлдвэр технологийн парк, агро паркын чиглэлээр үйл ажиллагаа явуулна, мөн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна. Дээрээс нь болохоор энэ үйл ажиллагаатай одоо нэгт холбоотой байдаг бизнес хөгжил сургалтын төвүүд маань өнөөдөр таниулах, ард иргэдэд таниулах, сургалт сурталчилгаа явуулах, чадварчуулах гэх мэт одоо ажлууд нь өөрсдөө уялдаа холбоотой асуудлууд явагдаж байгаа. Одоо Ховд аймагт эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах застрахын мөрийн хөтөлбөрийн 4-р зүйл заалтанд эрдэм шинжилгээний хүрээлэнтэй болох асуудал. Энэ маань одоо ерөнхийдөө шийдэгдэж байгаа. Ямар учиртай юм бэ гэхээр энэ ажлыг хийхэд тулд Ховд аймгийн одоо хүнс хөдөөж чухал газар болон уртлын удирдлагууд маань эрдэм шинжилгээний хурал хийж Улаанбаатар хотод одоо хөдөө аж ахуйн их сургуульд хамтарсан сургалт сурталчилгаа явуулж мөн олон улсын баруун төв аймгийн одоо бүсийн том сургуулиуд эрдэмтдийн одоо сургуулиудыг хамт одоо сургалтуудыг хийгээд мөн одоо эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах одоо эрх нь бол одоо Ховд аймгийн үйлдвэр технологийн парк дээр, агро парк дээр, баруун бүсийн одоо парк дээр нэмээд үйлдвэр технологийн паркыг одоо байгуулах юуных нь асуудал бэлэн болцсон. Одоо хүрээлэнгийнх нь одоо тоног төхөөрөмжүүд бэлэн болсон. Бид нар засаг дарга боломжид одоо байрны асуудал байна, тээврийн асуудал байна. Тэгэхээр энэ жилдээ бол багтаж Ховд аймаг маань эрдэм шинжилгээний хүрээлэнтэй болно гэж үзэж байгаа.